За сайн байцгаана харилцаа сонирх залуучуудаа. За Sirius FX community-гийн маркетинг маань хийгдэхэд бэлэн болсон байна. За ерөнхийдөө өнгөрсөн 3-7 хоног ер нь өөрийгөө орлоогүй байгаа. Ерөнхийдөө бол жоохон аялж зугаалаад завгарсангүй. Тэгвэл ерөнхийдөө бол өмнөх өөрөө бивийн шинжилгээнээс ерхий нэг зөрүүтэй юм ерөөсөө болоогүй, яг л хамгийн дагуу явж исэн учраас ер нь бол оруулсангүй. Тэгээд өнөөдрөөс бол ерөнхийдөө өмнөх шинжилгээнүүд маань биелэлээ болоод дахиад одоо өөр нөхцөл байдал үүсэж байгаа учраас өөрийгөө хийж оруулахад бэлэн болсон байна. За манай community-гийнхэн маань ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд шинжилгээнийхаа дагуу болвол харилцаануудаа бол хийгээд явсан. Бас ер нь нэлээд ашигтай таамагийн дагуу явагдсан байгаа. За тэгэхээр хэдүүлээ долларын индексээс эхлэе. За ер нь одоо нэг том цагаар нь хараад үзэхэд бол буруудахгүй үе болж байгаа. За долларын индексийн хувьд бол юу болж исэн бэ гэхээр за 85 онд бол маш өргөлдөө хүрээд бутсан тийм. За өнөх өөрийг бас тайп маань санджиж магадгүй хэрсэнүүдийг. За тэгэхээр ерөнхийдөө бол том цагаар харах юм бол бүр одоо all time харах юм бол жоохон down trendтэй доллар маань харагдаж байгаа тийм. За тэгэхээр хамгийн ихний тогтсон орой бол энд байсан байна. Дараагийн орой маань бол 2 дахь орой тийм энд байсан. За энэ хооронд дандаа доошоогоо down trend руугаа бүтцээ эвдээд бол явж исэн байгаа тийм. За одоо бол энэ ерөнхийдөө 3 дахь lower high гэж магадгүй гэсэн байр суурьтай. За манайхан бол энэчээс ерөнхийдөө бол долларын индексийг бол энэ хүртэл ер нь унана гэдэг шинжилгээг бол аль энэ оны эхэнд бол хийсэн байгаа. За тэр таамгийн ч дагуу ерөнхийдөө 100% биелэлттэй доллар маань л доош явж байгаа. За үүнтэйгээ холбоотойгоор манайхан бол алтаа ерөнхий хугацаа том цаг дандаа бай тал руу гарч явсан. За ерөнхийдөө манай оролтын түүх юмнуудыг бол таад манай community дагдаг бол ерөнхийдөө сайн мэдж байгаа. За мдэггүй байвал манайхан Telegram channel-д нэгдээрээ. За манайхан бол ямар нэгэн байдлаар хүн төлбөртэй сургалтууд явуулдаггүй. Маш энгийн шалгуурыг Vantage Broker дээр манай линкээр ерөнхийдөө дансаа өсгсөн байхад манай community-д нэгдэх бүрэн боломжтой байдаг. За тэнд бол би өөрийн оролт айдианууд бүгдгээ шинжилгээ хуваалцаад тэгээ өдөртөө ерөнхийдөө санаануудаа хуваалцаад явдаг байгаа. За тэгээд ерөнхийдөө хоорондоо ярилцаад хамтдаа ярилцаад хамтдаа арга барилаа суралцаад хамтдаа ажиллаад бол явдаг. За ер нь бол манай community үйл ажиллагаа явагдаад за бараг 6 сар бол болчихж байгаа юм байна. За тэгэхээр манайх та бүх маань нэгдэж хэмжээг бол community-д нэгдэрэй гэж уриалж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол долларын индекс маань за том цагийн нэг юм аптрендийн хөдөлгөөн бол явж байгаа тийм. За ер нь бол одоо down trend тал руугаа ер нь харж байгаа учраас мөн дээрээс нь одоо энэ support болж байгаа trend line дээр ерөнхийдөө шалгаад ороод ирсэн байгаа. За хэрвээ өргөсөлөд доошоо энэ ёроолыг эвдээд лөөрлөө хийгээд явна гэх юм бол за ер нь бол нэг иймэрхүү таамаглал үүснэ гэсэн үг. Ирээдүйд бол тэгэхээр хэрвээ үнэхээр энэ ёроол руу дайрах шаардлагатай болж эхлэх юм бол алт бол миний хувьд бол нэг за 4000 бол би одоо бол хүрчин гэсэн байр суурьтай бол байгаа. Өмнө нь бол 3500, 600, 700 руу ер нь бол очно гэдэг юмыг бол ярьж ирсэн. Одоо бол харин 4000 чиглэл рүү ер нь бол явах нэлээд өндөр магадaltaй болоод байгаа. Хөрвүүлээд хэрвээ энэ доош орж ирэх юм бол бүр 5000 ч хүрэх ерөнхийдөө бол боломжтой гэж үзнэ. За үүний эхэнд мэдээж догийн онол гэдэг бол маш том зүйл. Тэр мэдээж энд байгаа бүтцийг эвдэж бол үзүүлэх хэрэгтэй. За тэрний дараа ер нь бол ингээд доошоо орох юм байна гэдэг нэлийн жоохон өндөр баталгааг бол авч өгөн тийм ээ. За тэгэхээр долларын индексийн хувьд бол том цагийн хувьд бол ер нь одоо down trend руу шилжих юм удаа гэдэг зүйлийг бол харж байгаа. За жоохон цагаа багасгаад харах юм бол за ер нь бол
За энийг бол бүгд мэдж байгаа тийм ээ. За liquidity-г аваад доошоо ороод ерөнхийдөө бол одоо даун тал руугаа ерөнхийдөө бол бүтцээ хадгалаад доошоо ерөнхийдөө яроолуудаа шинжилгээд бол явж байгаа тийм ээ. За мөн одоо ч гэсэндээ яг энэ бол жоохон эвгүй харагчаа тийм буцаад нэг өсгөөд байгаа ч юм шиг хүмүүс бол нэг иймэрхүү зүйл харахаараа өсөх гээд идэг. За тэгтээ би бол буцаад дээшээгээ ч юм уу тийм энэ чинь спорт аваад дээшээ явна гэдэг дээр жоохон эргэлзээтэй байгаа. Яг тэгэхээр одоо Америкт тарифын одоо нөлөө Трамп гарснаас хойш ер нь бол одоо Трампын дөнгөж ихний жил өнгөрөх гэж шүү дээ. Өнгөрсөн намраа ерөнхийдөө ерөнхийлөгч болсон байгаа. Тэгэхээр нэг жил бол өнгөрсөн байна. За нэг жилийн хугацаанд бол долларын индекс бол яаж унсныг бол харж байна. Трамп бол одоо ямар зүйл хийснийг. За Трампын бодлогуудтай жоохон за би хувийн байр суурь. Тэгээс би бол амар тийм одоо geopolitik ер нь одоо фундаментал тал ч юм уу эсвэл одоо засгийн газар finance одоо тийм амар юу мэдээлэлтэй хүн бол биш. Хувьдаа ерөнхийдөө өөрт хэрэгцээтэй гэж бодсон юмудаа судлаад явдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол буруу юм ярьж магадгүй хэрэг тийм байвал коммент дээр засаад хэлээд өгөөрэй. Тоо баримт дээр ч юм алдсан зүйл байвал. За миний явтад ч бол анзаарч харж байгаагаар за Трамп бол ерөнхийдөө төрийн зардлыг танах бодлогыг бол явуулсан. Илон Масктай хамтраад өвжийг үүсгээд тэр маань ерөнхийдөө бас хараахан өндөр хүлээлтэнд тэ хүссэн шиг байж чадаагүй учраас за ер нь бол юу бол одоо Илон Масктай хүртэл дан мөрийгээ жоохон муудалц тал руу орсон шүү дээ. Та хэзээ үзэх юм бол өчигдөр байна уу, өчигдөр байна уу? Трампын тэр нууц хоол одоо динер гэж чаа тэ тэн дээр ингээд Илон Маскийг ерөнхийдөө ураагүй. Тэгээ бусад одоо Zuckerberg, Sam Altman ч юм уу бусад томчуудыг ерөнхийдөө ураад Илон Маск зөвлөгөө явуулаагүй байгаа юм. За энэс үтгэхэд бол манай хоёр бол ер нь жоохон амарсан талтай бол байгаа тийм. За тэгэхээр дөөж бол сайн ажиллаагүй байна. Өрдөнгөө өгөөгүй байна. Засгийн газар зардлаа танаад. Гэхдээ ер нь бол маш их мөнгийг бол тансан. Мөн дээрээс нь маш их ажилчдыг бол сонгогдсон байгаа. За би бол сайхан Америкт ер нь жоохон аялж амарч байгаад ирлээ. Тэгвэл бас ер нь Америкийн ер нь ямар хуу болсон байна гэдгийг судлаад үзсэн. За ерөөдөө DC гэдэг хот байгаа. За ер нь бол манай цагаан ордын ерөнхийлөгч Трамп маань байдаг. Ер нь бол government-ийн газар 700 мянган хүн амтай. За тэгэнгүүт тэнд юу болсон байна вэ гэнгүүт тэр доожийн хүрээнд одоо төрийн албаны ажилчдыг тийм. За ингээд та хэд ингээд өөрсдөө ингээд саналаараа гарч болно. Тэгхийн бол ингээд хэдэн жилийн ингээд одоо юутай тийм ажлуудын тэтгэмжтэй ингээд та хэдийг ажилласан чөлөөлнө. Үгүй гэх юм бол бид нар шалгалт явуулаад та хэдийн ажлын үр дүн хэр үр дүн гаргаснаа чинь хараад ерөнхийдөө муу үр дүнтэй байх юм бол шууд хална гэдэг тиймэрхүү саналыг бол тавьсан байгаа. Бас их зөвүүн тийм. За тэгээд ер нь бол нэлийн ажилч төрийн албаны ажилчид нэлийн сонгогдсон тийшид ялангуяа. За тэгэхээр эндээс өөрөө юу болох вэ гэхээр за энийг ярихаас өмнө за өөр салбар тий. За төрийнхэн дэгж нөлөөсөн юм бусдад яаж нөлөөлсөн? За Байдны засгийн газарт бол ерөнхийдөө цагаачлалыг дэмжинэ гэдэг байдлаар өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд дээр Жо Байден бол ялт байгуулсан байна. За Трамп бол барууны нам байж байгаа. За тэгэнгүүт Байдны засгийн газрын үед бол одоо маш их цагаачд Америк руу очсон. За ойл бусаараад очиж байгаа мөчөр нэлээ ихсэн. Ер нь бол Америк бас нэлээ хэцүү байр суурьтай бол болчихсон байсан. Одоо нэлээд цагаач тоомлос хүмүүс ихтэй тий. Одоо тэр годомж удамжааны явахд бол ер нь жоох эвгүй болчихсон байсан. Тэгээд Трамп одоо үүний эсрэг тий Америк улсыг буцаагаад ингээд Give it America again гэдэг шиг тий. Тэгэхээр ерөнхийдөө нэг тиймэрхүү байдлаар цагаачдыг хүртэл одоо ч гэсэн 300 мянган цагаачдыг Америк улсаас ер нь бол гаргасан гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр цагаач тэнд очиод ерөөдөө бол яаж байгаа гэхээр амьдрахын тулд ажил хийж байгаа тийм. Тэгэхээр нэгдүгürt одоо нөгөө талаасаа чинь Америкт ерөөдөө баялаг бүтээгч болж өгч байгаа гэсэн. Ажил хийж байгаа хүмүүс тийм үү. Тэнгүүд 300 мянган иргэнийг ерөөдөө гарч байгаа 300 мянган ажлын байр ерөөдөө суларч гэсэн үг. За мөн дээрээс нь тэд нар чинь өөрсдөө орлого олоод худалдаа авалт хийгээ явж байгаа хүмүүс. Тэгэхээр ерөнхийдөө бас Америк тодорхой хэмжээнд бас эдийн засгийн эргэлтийг бас хийлгэж ирсэн хүмүүс гэсэн үг тийм. Тэгэнгүүт гинт бүгдийг ерөнхийдөө алга болгочоор сөрөг тал нь одоо юу гэж гарах вэ гэхээр нэгдүгürt одоо ажил хийж байгаа хүмүүс одоо ажиллах хүчин багасч байгаа. За нөгөө талаас бас эдийн засгийн эргэлтэнд бас шууд ингэж буурах нь өөрөө бас юу сөрөг хөнөөлтөө тийм. Ерөнхийдөө
одоо хүмүүсийн худалдаа авах чадвар буурна. Мөн дээрэс нь тарифын бодлогыг хэрэгжүүлээд эхэлж байгаа. За Америк бол ерөнхийдөө өөрсдөө бол зохион бүтээгч гэсэндээ ер нь бол үйлдвэрлэлтэй бол гадны улсууд байрлуулдаг тийм ээ. Тэнгүүд хятад хүртэл бүр 100 гаруй% тариф тавьсан шүү дээ тийм. Хэвчлэн тарифуудыг бол улсууд нэлээд өндөр. Энэ дунд манай Монгол улс ч гэсэн байгаа. 10% тариф тавьсан байсан баха. Тэгэхээр гаднаас орж иж байгаа импортлж байгаа бараануудын өмнө нэмэгдээд ирэхээр иргэдийн худалдаа авах чадварт сөрөөр нөлөөлнө гэсэн үг. Үүнийгээ дагаад орлого нэмэгдэхгүй бол хэцүү гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр худалдаа авах чадвар багаснаа гэдэг чинь байгууллагууд ерөнхийдөө ажилтнаа цалингаа тавих нь багасна гэсэн үг. Үүнийгээ дагаад цомгтол явах зүгээр аргагүй болно. За ингээд ирэхээр юу болох вэ гэхээр ажилгүйдэл гэдэг зүйл маань үүсэх гээд байна. Ажилгүйдэл гэдэг зүйл маань үүсэх гээд байна. Тэгэхээр ажилгүйдэл ихснэ гэдэг маань өөрөө ерөнхийдөө одоо энэ долларыг ерөнхийдөө унах шалтгаан болоод байгаа гэсэн. Одоо non-farm payroll гэдэг зүйл байгаа тийм. За non-farm гэдэг чинь нөгөө фармын одоо аж ахуй эрхэлж байгаагаас бусад одоо юу шүү дээ. Одоо салбарын одоо тооцоол шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол за яг Трамп бол тэр цагаачтаас ер нь бол бас тэр фармын аж ахуйд ажиллаж байгаа хүмүүсээс ер нь бол жоохон өршөөл үзүүлсэн байлаа. Яагаад тэгэхээр farmers бол ер нь бол Америкт бас нэлээд чухал үүргийг үүсгэдэг. Гэхдээ тодорхой хэмжээний бас тийм амар өндөр орлоготой хүмүүс бол биш. Гэхдээ маш чухал одоо тэнд байгаа хүмүүсийг одоо тичээж байгаа. Ер нь бол хоол хүнсийг бэлж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол ажилгүйдлийн төвшин ерөнхийдөө сүүлийн 3 сар гурланд нь буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ бол нэлээд сөрөг үзүүлэлт байж байгаа. 3 сар дараалж ерөнхийдөө буурсаар байгаа. Мөн дээрээс нь улсын төсөв аль хэдийн батлагдчихсан энэ үед ер нь бол одоо доллар би бол бас фундаментал талаас буцаж өснө гэдэг зүйлийг бол би бол бас нэгтгэж бас бодохгүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол миний хувьд бол одоо бол энэ дотор бол бүс тогтож байгаа. Хан шимс. Тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаас доошоогоо бүс шилжээд явах болоо гэдэг. Доллар индексийн хувьд бол тиймэрхүү таамаглалтай байна. Фундаментал талаас мөн техникэл талаас ер нь бол даун тренд рүү юм шүү гэдэг таамаглалыг бол би бол гаргаад байгаа. За тэгэхээр долларыг бол ерөнхийдөө бол за ер нь энэ оны төгсгөл ер нь эх он хүртэл ер нь бол жоохон уналттай тал руу бол харж байгаа гэсэн үг. За үүний дараа биткойн гэдэг сайхан хэд вэ? За биткойн дээр бол манайхан бол мэдж байгаа тийм ээ. За биткойн дээр бол энд бол ийм сайхан хоёр энтриг нэгээд нэг хэрц харавтай хоёр ярилж байгаа бол нэгээд хоёулын нь типийг бол авсан байгаа. За биткойны хувьд бол за мэдээж доллартай эсрэг хөдөлгөөнтэй байгаа. За одоо бол хэсэг юутай цаая шинжилчихэд буцаад бол нэлээд унсан. Ягаад тэгэхээр биткойн форекс хоёрын жоох ер нь бол ялгаа бол байгаа. За мөн дээрэс нь одоо яг 120 мянга гэдэг ханшин дээр бол нэлээд одоо шаркууд акулууд ч ирдэгтэй маш их хэмжээний биткойн авдаг хүмүүс ч юм уу. Тэдний ерөнхийдөө бол бас жоохон зарах зүйлсийг бол хийсэн байгаа. Тэдний нөлөөтэй бас жоохон нэлээд уналтууд орж ирсэн. За мөн дээрэс нь гэхдээ биткойн бас үргэлжлээд өснө гэдэг зүйл бол байж байгаа. Миний хувьд бол яагаад тэгэхээр одоо засгийн газрууд мөн том компаниуд Tesla, Elon Musk-ийн компаниуд ч юм уу биткойны одоо сан үүсгэж эхлэдэг байгаа газруудаас ер нь бол тэр биткойныг ер нь бол нөөцлөд байгаа. Ирээдүйд ер нь бол нэлээд өндөр өсөлтийг үзүүлнэ гэдэг зүйл. Мөн дээрээс нь market cap гэж ярьдаг те одоо volume те өдөрт одоо хэдэн биллион триллион доллар одоо ингэж одоо энэ хослол дээр арилжаалагч байна гэдэг тодорхойлдог зүйл те. За тэнгууд тэн дээр юу болчих вэ гэхээр маш их одоо бүр топ 3 руу хүртэл орж ирж байгаа. Сүүлд ямар компани байлаа? Google байсан уу, Microsoft байсан уу? Ерөөдөө market cap-аараа бүр тэргүүлээд гараад байна. Ерөөдөө ихний 3-т бол ороод байгаа шүү. Тэгээ биткойн дээр бол маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Тэгэхээр томчууд бас орж байгаагийн энэ дахиад өөрөө бас ер нь бас урт хугацаанд дахиад бас өсөлт үзүүлнэ гэдэг зүйл тэ. Одоо бид нар бол ярьдаг шин крипто үйл өдргээл ярьдаг шүү тэ. Энэ шиг ерөөдөө онолтууд бол энд ерөөдөө бол дуусаад за ер нь бол энэ авд үйл тэ дуусаад ер нь бол буцаад одоо сайхан өсөлт рүүгээ ороод юу яаж байгаа. Нэлээд огцом өсөлтүүдийг бол үзүүлээд бол явж байгаа. Тэгэхээр ерөөдөө бүтцээ харах юм бол өсөөд pullback дахиад
high гээд pullback өгөөд одоо бол ер нь энэчээс би бол энд бол ёроол бол ер нь бол тогтцсон гэж хараад байгаа. Тэгэхээр ер нь бол одоо эх 7 хоногоос дахиад дээшээ харахад ер нь бол буурахгүй. Дахиад ер нь бол all time high руугаа явах бах. Тэгэхээр биткойн бол мөн ялгаагүй. Миний хувьд бол манай community-ийн зүгээс ер нь бол дээшээ өсөлттэй гэдэг зүйлийг бол харж өгч байгаа. За паундын хувьд бол арилжаа бол нэг хийсэнгүү. Яагаад тэгэхээр ямар нэгэн байдлаар миний хувьд за би өөрөө л swing арилжаа яадаг. Оролтын нөхцөл яг хараахан гоё баталгаа өгөх хэмжээний зүйлс бол ер нь бол ерөөсөө гарч ирэх байгаад. Өмнөх одоо таамгуудтай ер нь бол одоо өмнөх таамгуудын дагуу ерөөхдөө бол хүлээлтийн байдалтай байж байгаа. Ямар нэгэн байдлаар бүс тодорхой хүлээж иж оролтыг нэх тиймэрхүү нөхцөл байдалтай бол байгаад. За ер нь бол би гэхдээ паунд энийг ер нь бол жоохон доосчих болов уу гэж хараад байгаа. Ер нь бол тэгэхээр тийм паундын нэрний хувьд бол яг доош байгаа гэж үзэн. Гэхдээ ер нь доошоо дэш явахд бол баталгааг бол хүлээн. Ерөнхийдөө паундын нэг бол төвтэй бол орхиж байгаа. За Nasdaq бол зарилжаалах юмуд бол нэлээд бол байсан. Угсаа тэгээд унахт нь байтад тахт бол асуудалгүй. Nasdaq бол ер нь бол одоо жоохон бай тал руугаа байгаа. За миний хувьд бол ерөнхийдөө бай үдийг бол шалгаж явна. Тэгэхээр ер нь бол дахиад доошх нэг энэ 22260 гэдэг зэгтэй. Ерөнхийдөө энэ хавь руу ороод ирэх юм бол нэг энэ зонд ороод ирэл энэ айс ерөнхийдөө бай энтрийг нэг сонирхол бол байгаа. За энэ өсөлт маань хараахан бас гоё шилжүүлэлт хийж өгч чадаагүй учраас за ер нь бол буцаад pullback өгөхөр нь бай нэг хэдэн шалгалтын явдалтыг хийх сонирхол бол Nasdaq дээр бол байгаа. За алтны хувьд бол энэ оролтыг бол манайхан бол авсан 1 Hz гаралтай оролтыг бол манайхан бол за энийгээ би оролтуудаа хийж явахдаа ерөөхдөө Telegram дээр оролт нэх үедээ юмд би авах үедээ үйл явц ер нь харуулад энд бол TP бол авсан байж байгаа. За тэгээд энэ хооронд бол би өөрөө бас аялж бас болгоныг бас арилжаа хийсэн бодол байгаагүй. Ерөөхдөө бас хэд хоног сайхан амарлаа. За тэгээд ерөөхдөө өчигдөр бол Nofarmar бол угаасаа өсөх нь бол маш өндөр хүлээлттэй байсан учраас тэгээд энэ Nofarmar ерөөхдөө бай тал руугаа байна гэдэг айтайгаж хүртэл өгсөн. За тэгээд ерөөхдөө бол ийм TP бол авсан байгаа. Айтайгаа бол ингээд Telegram дээр бол өгсөн байж байгаа. За алтны хувьд үргэлжлээд бас үргэлжсэн өсөлтийг бол ер нь бол үзүүлнэ гэж бол харж байгаа. За би явартаа чи эндээс ерөөхдөө бүсүүл задраад за ерөөхдөө жоохон том цагаараа харах юм бол за хамгийн сүүлд том цагийн тогтсон бүс бол за энэ ёроолоос 3450 гэдэг үнийн хүртэл ерөөхдөө энд бол байсан. За тэгээд энэ доороос орсон байгаа. Энэ ID-ууд бүгдийг нөгөөд бол NTP-г авсан. Өмнөх өөрөө өдөрч ирсэн байгаа та. За тэгэхээр одоо бол ерөнхийдөө бол бүс шилжээд бол явж байгаа гэсэн үг. Бүс задарсан. Одоо энэ дэдсийн бүсүүд задарсан. Бүсийн шилжилтийн хөдөлгөөн бол ороод ирсэн. За энэ дэр weekly дээр тавиад харах юм бол за ерөнхийдөө бол бүс бол задарсан. За бүс бол шилжиж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол pullback орж ирнэ. За тэгэхээр бидэрт бас маш гоё buy entry-ний оролт бол байгаа гэсэн үг. Одоо том цагийн нэлээд хорт хөдөлгөөнийг том хөдөлгөөний авах боломж маань одоо ордохгүй гарч ирэх гээд байна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо 3600 гэдэг psychological level гэж байна. Энэ үнийн дүн дээр бол манай алт маань бол өнгөрсөн 5 дахад бол хүрлээ. За тэгэхээр одоо бол хэдүүлээ юу хэлэх вэ гэхээр за эх 7 хоногоос ер нь бол өргөлжсөн өсөлтийг үзүүлж магадгүй. Гэхдээ Трамп бас юу ярихаас хамаарна. Трамп өнөөдөр яриа хийж явах хэрэгтэй. Өнөөдөр шинэ яриа хийх хэрэгтэй. Тэн дээр бас жоохон сахилахгүй юм ярьчих юм бол энэ чэнэс жоохон pullback орчих магадгүй. Хэрвээ тэх юм бол ер нь бол сайхан buy entry бол нэгт бол сайхан бис нөхцөл бүрдэнэ гэсэн үг. За эхний ээлжинд бол бид нар энэ бүсийн шилжилтийн хэмжээг бол авах хэрэгтэй. За үүний дараагаас бид нар том цагийн pullback хэлсэн гэж үзэх юм бол энэ хэмжээг бол бид нар бол аавна. За
Алтны хувьд бол ерөнхийдөө бол иймэрхүү маш энгийн тодорхой зах зээл бол маш ойлгомжтой энгийн явж байгаа. За тэгээд та бүхэн манай community-д итгэх эсвэл Telegram групптэй нэгдээрэй. За тэгээд ямар нэгэн төлбөр байхгүй тийм ээ. Энд үнгүү мэдлэг хамт сурч хөгжих боломж сонирхол нэгтэй community байж байгаа. Энд юу явуулж байна? Сэтгэл зүй та бүгдийн сэтгэл зүй дээр анхаарч байна. Арга барил дээр нь анхаарч байна. Өөрийн гэсэн төлөвлөгөөтэй стартап болоход нь туслах гэж хичээж байна. За тэгээд хамт олныг бүрдүүлж байна. Тийм ээ. Тэгэхээр ерөөхдөө бол та бүхнийг нэгдээд энэ community-га бас улам олоолаа болгоод илүү хүчрэх дэлхийн зах зээл самтаа мөнгө татах хэмжээний гоё community бүрдээ одоо ер нь бол бүрдчихсэн байгаа. Тэгэхээр ер нь бол та хэдийг сайхан нэгдээрэй гэж уриалмаар байна. Удахгүй манай community маань одоо ангийн системтэй болж өгч байгаа. За арга барилаа үндсэн фундаменталаа ойлгочих юм бол түүний дараа ямар нөхцлөд яаж арилжаа хийх үү гэдэг зүйл арилжааны туршлага хөрөнгөлөх зүйлс гээд ерөнхийдөө бол 3 ангийн бүтцтэй. Тэгэхээр та бүх ихний ангиас орж ирж шалгалтуудаа өгөөд 2 дахь анги руу ороод түүнээс нь цаашлаа 3 дахь анги руу ороод тэгээд ашигтай арилжаачин болох талд чинь илүү бид нар яаж гоё системтэйгээр алдагдал багтаагаар яаж хурдан ашигтай арилжаачин болох вэ гэдэг тал дээр системтэйгээр одоо төлөвлөгөө боловсруулж бас ажиллаж эхлэх гэж байна. Тэгэхээр та бүхнийг амжилт нэгдээрэй гэж хүсэж байна. За SiriusFX community байлаа. Та бүхэнд өөр юм таалагдсан гэж найдаж байна. За та бүхэн маань YouTube channel дээр subscribe дараарай. За тэгээд хажууд байрлах хонхон дээр дарах юм бол цаг алдалгүй манай бичлэгүүдийг үзэх бүрэн боломжтой шүү. За бүгдэнд нь эх 7 хоногт нь арилжааных нь өндөр амжилтыг хүсье. За бүгдээ амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баяр таа.